Санамнахаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр The Wonderful зурлын part 2-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Энэхүү бичлэгтэй маань Юна ресторанаас гаргаж байгаа Юна Red Chicken хамтран ажиллаж байна. Маш халуун, донтуулмаар амтлаг, халуун ногоотой, шүүслэг, жинхэнэ солонгос шарсан дахиад Юна рестораны бүх салбараар болон 7704 1111 утсаар захиалаарай. Амттай, халуун, сэтгэл сэргээх Юна Red Chicken. За өмнөх анги дээр хаа доктор Jenny-гийн мэтэй уулзаад олсон бол яг ямар зорилгоор олцсон юм бол гэсэн чинь өнөөх л мөнхийн хүүхдээ хайж ирсэн байдаг. 20 жилийн өмнө төслийг өдөртөж байсан бас нэг хамтрагчтай нэхэлж уулзаад мөнхийн хүүхдийн талаар асуусан чинь энэ Jenny-гийн имэйл түүнийг хаанаагааг нь мэдэж байгаа гэж хэлсэн юм байна лээ. Тэгэхээр нь шууд эмээтэй уулзахаар ирсэн бөгөөд харамсалтай дээр өгөөд айл 20 жилийн өмнө Ослын үеэр өвчгсөн гэж хэлдэг. Тэгээ мэдээж ингэж асуух болгондоо нөгөө хүчээр хүснээ илэгдэх чадвартай Журанги дохны хүчийг ашиглаж байгаа учраас түүний өгөнд нь итгэхээс өөр арга байхгүй. Тиймээс тэр хүүхэд өгсөн гэдэг нь үнэн болохоор эмээтэй зуралдаад байлгүй дэгсгээд л яваад өгдөг. Бас нэрээ хаа доктор тэр мөнхийн хүүхдээр яг яах гээд байгаа юм бол гэсэн чинь тэр хүүхдийн эсээг нь ашиглаад хүмүүсийн өвчнийг эдгээх цаашлаад бүр хүн болгоныг түн шиг болгох боломжтой юм байна лээ. Тэгээд дээрэс нь энэ супер чадвартай хэд маань чадвараа ашиглах болгонд нь бие нь бодож байдаг учраас тэр хүүхдийн эс байх юм бол ямар ч охирлгүй чадвараа хүснээр ашиглах боломжтой болно гэсэн үг. За үүний дараагаар өнжөөний хэлж байсан нөгөө нийтийн цэвэрлэгээний өдөр нь болох бөгөөд уг нь ганцхан Jenny-г л ирээрэй гэсэн чинь манай хүн хоёр андыгаа дагуулад үрээд ирлэхгүй яах вэ? Худлаа цэвэрлэгээ нэрэн доор бид гуравт багшлаж чадвараа хэрхэн удирдах талаар зааж өгөх гэж байна гэдэл ойлгочихсон юм байна лээ. Тэгсийн цэвэрлэгээний ажил дээр нь сумийнхэн ч гэсэн сайн дураараа ажиллана гэд өрөөд ирсэн байдаг. Мэдээж зорилго нь манай эдийг гадарлчихсан учраас тагнуул маягаар ирсэн тодорхой л да. Тиймээс өнжөө маань нөгөө гурвын аюулгүй байдлын төлөө сумынхны хараанд өрчихгүй тулд нэг жижиг өрөөнд зоочлохоор болдог. Гэхдээ шууд ингэж хэлвэл нөгөө гуравч нь угаасаа ойлгохгүй учраас та гурав энэ өрөөнд орж байгаад өөрсдийнхөө чадваруудыг яг ямар нөхцөлд илэрж байгааг нь олж мэд. Угаасаа хүн болгоны чадвар өөр нөхцөлд илэрж идэвхждэг учраас ийм байдаг, тийм байдаг гэж бол би зааж чадахгүй. Тиймээс та хэд өөрсдөө сайн ажиглаж давтаж байж л мэднэ гэж хэлдэг. Тэгсэн манай гуравч бэлтгэл юм байна гэж ойлгоод л дуртай нарахгүй цоожлогдоод өөрсдийнхөө чадваруудыг ойлгохоор хичээж эхэлцгээдэг. За энэ хооронд Jenny-гийн эмээ хувийн мөрдөгч жумууга дуудаж уулзаж ойр авийнхаа камерын бичлэгнүүдийг шалгах гаралдаг. За энэ жумуу болохоор 20 жилийн өмнө нөгөө асрамжийн газарт байсан хүүхэд бөгөөд арай дуршилтанд ороогүй байх үед нь дэлбэрэлт болсон учраас ямар нэгэн чадваргүй юм бэ лээ. Тэгээ ер нь бол тэр үед зөндөө хүүхдүүд очих газаргүй болох үед ихэнх хүүхдүүдийг нь манай Jenny-гийн эмээ гэр орондоо олгоод харж халамжилж өдий зэрэгтэй болгосон бөгөөд тэр хүүхдүүдийнх нь л нэг гэсэн үг. Харин яагаад камерын бичлэг шалгаж байгаа юм бол гэсэн чинь өчигдөр хаа доктор ирж уулзаж мэдхийг хүссэн зүйлээ мэдэж авчгаад явахдаа уулзсан турсамжаа арчичгаад явчихсан юм байна лээ. Гэхдээ тэр турсамж нь бүрэн арилаагүй бөгөөд эмээгийн хувьд уулзсан юм шиг үгүй юм шиг нэг тийм бүдэг бодог санагдаад байсан болохоор камерын бичлэг шалгаж байгаа нь. Тэгсэн нэрэл нөгөө хэдийн явж байгаа нь камерт харагдах бөгөөд хамгийн гол нь яг энэ үеэр Jenny маань шилжих чадвараа ашиглаж байгаа нь камерт бичигдсэн байдаг. Ингэснээр Jenny-гийн эмээ түүнийг чадвартай болчихсон юм байна гэдгийг нь мэдэж авдаг. Тэгсэн яг үнэндээ энэ уулзсан хүн жумуу биш нөгөө хорон гээд хийм харуулдаг охин байж таардیں۔ Хурамчим харуулах чадвартай учраас өөр хүний дүрдэж гэсэн ойрч чаддаг юм байна лээ. Гэхдээ жумуугийн хувьд Jenny-гийн эмээг дандаа эмээ гэж дууддагч хорон тэрийг нь мэдээлгүй загарлаа гэж дуудаад баригдчихсан байдаг. Тэгээ яах гэж ирсэн гэхлээр дахиад нөгөө мөнхийн хүүхдийн талаар л үг унгаачих гээд ирсэн бөгөөд энэ удаач гэсэн эмээгээс ямар нэг юм мэдэж чадлагүй боцдог. За үүний дараагаар өнжөө маань сумынхэнтэй хамт цэвэрлэгэнд товаарлагдсан бөгөөд явсаар байгаа дотоос нэлээд зайтай газар ирээд цэвэрлэгээний ажил нь дуусдаг. Гэтэл яг энэ үеэр нөгөө 4588 чинь гинтэл гарч ирээд юу юугүй л унжоон руу маань дайрч эхэлдэг. Өөртөө нэгдэж хаа докторийн дор ажиллахгүй ганцаараа яваад байгаа болохоор л унжооныг устгахаар шийдсэн юм байна лээ. Тэгээ ер нь бол энэ 4885 багасаа л унжоонд дургүй байсан болохоор баг багийнхаа өшөөг аваад байгаа юм уу та. За ингээл яг ид алдцаж байтал гинт Jenny маань унжооны хажууд нь шилжиж өрөөд ирдэг. Тэгээ амар ширүүн дулаан болж байгааг нь харангуйтаа буцаад нөгөө газартаа очиждаг бөгөөд унжооныг авилд орсныг нөгөө хоёртой хэлж байснаар Робиныг аваад дахиад унжоон руу шилжчихдэг. Яг яаж шилжиж байгаагаа ойлгохгүй байгаа ч ямар таач хүрсэн үнэ хамт аваад шилждэг гэдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр унжоон Робин хоёрыг аваад буцаад шилжчихье гэж бодсон ч ягаад ч минутаа явж чаддаггүй. Энэ хооронд 4885-ын дайралтууд ирсээр байх бөгөөд унжаа маань бүгдийг нь хаасаар агаад эцтэй бүр ямар ч тэнхэлгүй болдог. За тэгээ яг ингэж эгүүчгсэн байж байтал дараагийн дайралт ирэх бөгөөд азарынудаа Jenny-гийн чадвар ажиллаж унжааныг аваад шилжиж чаддаг.
Тэгсэн манай хүн нөгөө байнгын хүсэж мөрөөдөд байдаг туйлын туяа гардаг газар руугаа шилжсэн бөгөөд харамсалтай нь яг ирэхийнхээ өмнө 4885-ын дайралтанд өртсөн байдаг. Ингэснээр Чэни маань эцэст нь туйлын туяагаа үзэж чадсан Жин түүний хамгийн сүүлийн зурглал байсан юм. Задлаа ирсэн юм аа. Гэхдээ үхэхийн хувьд бол нэрээ үнэхээр үхтгэлтэй. Гэсэн ч хэдхэн ормын дараа дахиад л амилчдаг. Энийг нь харсан Унжаа маань Чэнийг за энэ бол яалтчгүй нөгөө мөнхийн хүүхэд чинь муу юм байна гэж боддог. Уг нь Унжаа бол багадаа нөгөө мөнхийн хүүхэдтэй хамт байсан болохоор баг зэрэг мэдхийн хувьд бол мэдтгэл юм байна лээ. Гэхдээ тэр хүүхэд нь тэр үед яалтчгүй л эрэгтэй хүүхэд байсан мөртлөө одоо болохоор ингээд Чэний тэр чадварыг нь эзэмшчихсэн явж байгааг нь хараад нэлээд гайхаад өнгөрдөг. За харин энэ хооронд 4885 та ганцаархнаа дунжуулсан Робин маань юу юугүй л нөгөөхийн гарт өгөж үргэлддэг юм байна гэж бодтол ягаад ч юм 4885-ын чадвар нь манай Робин дээр ажилдаггүй. Тиймээс нөгөөх нь энтэй ингэж зуралдаж хамаг эдисээ өгүүлээд явах уу гэж бодоод орхиод явагддаг. За үүний дараагаар манай хэд дахин чадвараа идэвхжүүлэх бэлтгэлтэд орцгоох бөгөөд энэ удаа шууд Унжааны удирдлага доор бэлтгэлээ эзгээдэг. Тэгсэн нэрэл үр дүнгөө өгөх бөгөөд Робины хувьд хүнд доромжлуулж сэтгэлний өвдөхөд чадвар нь идэвхждэг гэдгийг олж мэддэг. Сон ах Чэни хоёртой байнга л хэрэлдэж нөгөө өрөөрөө доромжлуулах болгон дуур нь үрээд хүчин идэвхжиж байсныг нь зөв анзарч ядсан байдаг. Харин Сон ахын хувьд худлаа ярих юм бол чадвар нь ажиллаж байгааг өөрөө олж найсан байдаг. За хамгийн сүүл Чэнигийн чадвар нь болохоор зүрхэн урдан цохилох үед ажиллаж байгаа юм шиг санагдсан бөгөөд туршиж үзэх гэсэн ч өдийг хүртэл хитрхи галзуун шиг амьдраад 9 шүдийн үзчихсэн болохоор баргийн зүйл дээр нөгөө зүрхэн урдан цохилж өгдөггүй. За ингэсгээд л манай хэд бэлтгэлээгээд байж байтал өрөөнд нь гинтэл хаанаас ч баахан жомнууд гараад ирхэн тэр. Юу болов гэсэн чинь нөгөө хуурмаг зүйл үзүүлдэг хорон ирж гисэн нөгөө идэд амар жомнууд харуулж байсан юм байна лээ. Тэгээ тэр орондоо Унжаантай уулзахаар шийдсэн байдаг. Энэ хорон болохоор манай Унжаанд ер нь жоохон сэтгэлтэй юм шиг байна лээ. Тэгээ буцаад бид нарт тэр хүрээд ирж болохгүй юм уу гэж ядахгаар ирсэн бөгөөд Унжааны хувьд та докторыг бүр үзий яддаг болохоор яасан ч очихгүй гэж хэлээд түүнийг хүчээр хөөгөөд явуулдаг. За тэр өрөөнөө Чэни Унжааны хоёр мөнхийн хүүхдийн талаар ярилцах бөгөөд миний тэр айж байгаа хүүхэд яг л жам шиг өгчгээд хэсэг хугацааны дараа амьлдаг болохоор тэрний зөрөх жамд очичихсан юм биш үсттэй гэж хэсэг бодсон юм. Чи яалтчгүй л миний нүдэн дээр 2 удаа үхээд амьсан шүү дээ. Тэгээд дээрэс нь танаа эмээ чинь 20 жилийн өмнө энэ төслийг санхүүжүүлэгч байсан болохоор ер нь бол боломжтой л доо. Гэхдээ үгүй бол явах вэ би хэтрүүлж бодсон байж магадгүй гэд үг хайчихдаг. Тэгээ энийг сонссон Чэни маань шууд лимигээсээ энэ бүхэн үнэ эсхийг асуудаг. Тэгсэн нэрэл Унжааны хэлсэн шиг мөнхийн хүүхдийн зүрх нь одоо Чэнигийн биеинд явж байгаа юм байна лээ. 20 жилийн өмнө болсон осол яг үндэ манай Унжаанаас олж гарсан бөгөөд мөнхийн хүүхэд гих найзыг нь өгшгөө гэдгийг мэдсэн хаа доктор янз бүрээр алж туршилт хийгээд байсныг нь Унжаа маань эцтэй тэслэгөөрлөж хяналтаа алдснаас олоод дэлбэрэлт гарсан байдаг. Тэгээ харамсалтай тэр ослын үеэр мөнхийн хүүхдийн тархин нөхөн төлчих боломжгүйгээр гэмтсэн бөгөөд амьд гэж хэлэхэд хэцүү, өгсөн гэхэд ч хэцүү нэг тийм зүгээр л амьсгалтай цогцос болж хувирсан байдаг. Яг тэр үеэр Чэнигийн зүрхэн муудаж үхлийн хэрэмхт ирсэн бөгөөд альж талыг утсан мөнхийн хүүхдийн зүрхийг аваад Чэни тавьсан нь хамгийн зөв сонголт байсан болохоор эмээн зөвшөөрөөд тийм зүйл хийлгсэн гэдгээ Чэни дүннээр нь хэлдэг. За тэгээ энэ үннийг сонссон Чэни маань нэмэдээ уурлах нэг хэцүү, байх нэг хэцүү нэг тийм сэтгэл хөдлөлийн байдалд орж хэсэгтэй л ямардаг. Хэд хоног Робины дэмар живцсний эцэст ер нь бол эмээ минь аргагүй эрхэнд л ийм зүйл хийсэн юм байна гэдгийг нь ойлгож эмээгээ уучлахаар шийддэг. Гэхдээ шууд уучлаад буцаад хэвэн юм шиг хамт амьдрах нь жаахан эвгүй байсан болохоор хэсэгтэй Робинтай хамтдаа Унжааны гэрт амьдрна гэд хүрээд ирдэг. Мэдээж Унжаа маань дургүй байсан ч манай хоёр угаасаа л хэнэггүй гарууд юм болохоор бэлтгэл энтрээ танаад баярлаад хийвэл хамаагүй үр дүнтэй штэ энтергээд л хамаг юм авчирээд хүчээр амьдрахаар алчдаг. За үүний дараагаар манай дөрвөлжлүүлэн бэлтгэлээ эзгээх бөгөөд Чэнигийн зүрхийг яаж хурдан цохилуулах вэ гэд гашилж байтал манай хүн санамсаргүй копи уусан чинь зүрхэнд гинтэл хүчтэй цохилж улмаар чадвар нь тэр дороо л идэвхждэг. Өмнө нь дандаа өөхөх төхөө төвшөртэй үед л зүрх нь хурдан цохилоод жилжиж чадаж байсан бол одоо бол хүссэн үедээ кофеин хэрэглээд чадвараа ашиглах боломжтой юм байна гэдгийг олж мэддэг. Тэгээ хамгийн амархан арга нь кофеинтэй зэлцгнөөр идэх. Зангснэр манай гурийн хувьд ямартай чадвараа яг яаж ажиллаад байгааг нь эцэст нь ойлгож чадсанаар тэр өрөөдөө хөрхөн баяр тэмдэглэхээр болдог. Дээрэс нь өнөөдөр угаасаа Унжааны төрсөн өдөр юм байна лээ. Яг хоо төрсөн өдөр болохоос 2 сараар арай эрт байгаа л да. Гэхдээ л 2 сарын өмнөх төрсөн өдрийг нь тэмдэглэхээр болдог. За тэгээ манай хэд ч хөөрхөн баярын ширээ засчаад Унжааныг ирэх үед Чэни тэр хоёр хамтдаа бэлоо авахаар гарцгаадаг. Гэтэл яг ингээд бэлгоо авчгаад аз жаргалтай нарахгүй буцаж байтал Унжаа маань Чэнид нэг тариатаар ухаалдуулаад цөмийн хүмүүст өгөө явуулчихan тэр. За гинт ягаад Унжаа маань хаа докторийн талд ажиллаж байгаа гэсэн чинь яг үнэндээ ээжийнхээ мэдээллийг авахын тулд л Чэнийг хаа докторт өгсөн юм байна лээ. Манай хүн багасаа л ээжтэйгээ уулзахыг маш их хүсэж хайсаар ирсэн ч огтолж чадаагүй бөгөөд мөнхийн хүүхдийг олж өгөх юм бол ээжийнх нь мэдээллийг өгнө гэж хаа доктор хэлсэн болохоор л ингэж тохиролцсон байдаг.
Тэгээ өнжөө маань манай гуравтаа бэлтгэл хийж явах явцдаа Жэнийг мөнхийн хүүхдийн зөрөгтэй гэдгийг нь олж мэдснийхээ дараа чадвар нь хэрхэн ажилтгийг сайтар судлаад бүх мэдээллийг нь хамт доктор түлээлгэж өгөөд ээжийнхээ мэдээллийг хариуд нь авсан байдаг. Тэгтээ бас Жэнийг сүмийнхэнд хүлээлгэж өгөхдөө Керманд нь кофентэй цэлцгэнүүр хийгээд явуулсныг нь бодохоор бас тийм ч муухан биш бөгөөд хөр хиймэнд ээжтэйгээ уулзахын тулд аргагүй ирхэн л юм хийсэн юм байна гэж бодогдсон. Уг нь яг Жэний маань унжааны өгсөн цэлцгэнүүрийн ачаар шилжээд унжаанаар ирж чаддаг л да. Гэхдээ Жэний маань чадвараа ашиглаад нэг газар руу шилжсэн ч хэсэг хугацааны дараа заавал буцаад анхны газартаа ирдэг султаалтаа юм байна лээ. Тиймээс хэсэг унжаан руу уурлаж аваад л буцаад явдаг. Уг нь унжааныг аваад хамт буцаж болох байсан ч манай хүн сүртэй уурлаж уянгалж байснаа эцсийн мөчөж яагаад ч юм ганцаархнаа шилжээд яваад өгдөг. Ингэснээр энэ удаа бол яалтчгүй л докторт баригдаад ямар ч шилжих боломжгүй болчихдог. Тэгээд дээрэс нь чиний наад зүрх чинь анхнаасаа л чинийх биш байсан. Би өөрийнхөө бүтээлийг л буцааж авах гэж байна. Тэгэд чи ийм үнцэнтэй зүйлийг ганцаархнаа эзэмшихээр тийм чухал хүн гэж юу? Чи бол яг үнэндээ хинч биш шүү дээ. Хэрвээ чиний зүрхийг би зөв аргаар ашиглах юм бол мянган хүний амийг аврах боломжтой. Тиймээс зүгээр л хувь тавилантайгаа эвлэрээ гэд Чэнигийн маань даригтлагыг нэвт угаагаа хийчихдэг. Ядчаах тэр нь ч манай Чэнид нөлөөлөөд за нэрэл тийм дээ гэж бодоод бүр эсэргүүцгээж болоод бууж өгөхөр шийддэг. Энэ хооронд сон ах маань нэлээд сандарчсан байдалтай эхнэр хүүхд хоёр дээрээ орж ирээд газ нүүхгүй бол манай гэр аюулд орж магадгүй юм шиг байна гэж хэлдэг. Тэгтээ тэрийг нь нөгөө хоёр нь юм чинээ боддоггүй л дээ. Угаасаа манай сон ах жаахан бүтлгүй болоод ч тэрөө гэртээ ер нь нэлээд нэр хүнд муутай юм байна лээ. Гэхдээ яг юу болсон болоод нүү энтергээд сүр болоод байгаа юм бол гэсэн чинь унжоон Чэнийг сүмийнхэнд өгж явуулж байгааг нь самсруу харчихсан юм байна лээ. Тэгээд дараа нь Робин бит хоёрыг ч гэсэн сүмийнхэнд өгөх юм байна да гэж бодоод айсандаа л амхандаа нүүх гээдсэн байдаг. Гэхдээ тэгэл яаж ч ихнэр хүүхд хоёртой хэлсэн нөгөө хоёр нь түүний үгийг огт таадаггүй. За тэгээ маргааш нь энэ талаар Робин тэлтэл нөгөөх нь хамгийн хитэж байсан хүн нь хамгийн сайн найзаас нь урвсан гэдгийг сонсоод шууд л унжаантай очиж уулзахаар шийддэг. Мэдээж уурлаж гомдсон болохоор хүчин ажиллажчихсан байх бөгөөд хамаг ураа гаргаад л яг үзүүлцэж байтал гинт Чэнигийн эмээ унжаан руу залгаад хүрээд ирээ гэж дууддаг. Тэгэхээр нь Гялс Робиныг аюулгүй болгочоод очиж уулзахаар алдаг. Ер нь л Чэнигийн эмээ нөгөө мөрдөгчийнхөө тосломжтой Чэнийг алгуулсан бас дээрээс нь сүмийнхэн хөдөлж эхэлснийг мэдчихсэн болохоор охиноо асуух гэж л дуудсан байдаг. Гэхдээ түүнээс туслаач гэж гоохгүй зүгээр л хаанаагааг нь надад хэлчих би өөрөө аж охиноо аварна гэж хэлдэг. Уг нь бол унжоон хийх ажлаа хийгээд ээжийнхээ мэдээллийг авчихсан болохоор хотыг орхиод ээжтэйгээ уулзахаар явах гэж байсан юм байна лээ. Гэтэл ингэж Чэнигийн эмээтэй уулзснаар Чэни болон Робин сон ах гуравтаа өнгөрүүлсэн богинохон хугацаанд ямар их ойр дотнолсон гэдгээ ойлгож авдаг. Ингэснээр манай хүний бодол нь өөрчлөгдөж Робин сон ах хоёртой хамтдаа Чэнигээ буцааж авахаар шийддэг. За энэ хооронд доктор Чэнигийн үдлээсийг гаргаж авах ажлаа хүүхдүүдээсээ хүртэл нууцаар хийж байдаг. Гэхдээ хүүхдүүд нь ямар нэгэн нууц зүйл хийгээд байгааг нь гадарлах бөгөөд журaan чадвараа ашиглаж аваасаа яг юу хийгээд байгааг нь асуух гэсэн чинь түүний чадвар доктор дээр ажилдаггүй. Мэдээж энэ бүх чадварыг өгсөн хүн түүнийхээ эсрэг хамгаалтыг нь ч гэсэн аль хэдийнэ бодоод олчихсан байх нь тодорхой л доо. Бас нэрээ манай гурав нууцаар дайралт хийх гэж байх хооронд Чэнигийн эмээ баахан хүмүүс цуглуулж байгаа зүмийн гадаа жагсаал хийлгэж эхэлдэг. Мэдээж сүмийнхний анхаарлыг сарниулах зорилготой бас дээрээс нь шаардлагатай үед тэрэг болж магадгүйгээд нэмэлт хүчээ ойрхон байлгаж байгаа нь. За тэгээ энэ бужигнааны ачаар манай гурав ямар тач сүм рүү нууцаар нэвтэрч чаддаг. Уг нь хөөхөн нэг нэгээр нь хүмүүсийг сэмэрхэн зохицуулаад явж байсан ч сон ахныг буруу алга нээснээс болоод шууд нөгөөдтэй хал зүцгээс ор аргагүй болдог. Гэхдээ тэгэл энгийн хүмүүсийг бол манай хэд ядах юмгүй зохицуулалгүй яах вэ? За тэгээ явсаар байгаад ямар тач Чэнийг зүрхээ алдахаас өмнө амжиж ирж чадах бөгөөд уулзсан даруйдаа мань унжаан шууд л Чэнийг мань үнсчтiin да. Тэгсэн Чэнигийн маань борхон зүрхэнд болиглож эхлээд тэр дорхноо шилжээд явчихсан тэр. Угасаа л албаар зүрхийг нь хурдан цогцлуулж явуулах гээд л үнссэн юм байна лээ. Зангиснэр Чэни маань гэртээ очиж хальц сэргэж аваад баахан цэлцгэнүүрээр өөрийгөө зэвсэглээд буцаад нөгөө гурвлуугаар нэмэлт төвж болохоор явж байгаагаар 6 дугаар анги маань дуусдаг. За нэг иймэрхүү байлаа. Тэгээ сүүлийн партийг нэг удаахгүй нэг 2 хоногийн дараа ч юм оруулчих байх. За тэгээ бичлэгэнд таалагдсан бол лайка дараад комментээ үлдээгээд subscribe хийгээгүй юм байх юм бол subscribe хийгээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяр таа.